За нэг мик. За хэд апдейтууд орлоо. За нэвтрэх хэсгээс эхлээд нэвтрэлт дээр Google-ээр нэвтрэлдэг хэсэг нэмэлтээр яачлаа. Оруулдаг болгочлаа. Одоо ингээ Google-ээр дараа нь шууд Gmail-ээр нэвтрэлж гин гэсэн үг. За ингээ нэвтрэлж байгаа. За манай хэрэглэгчдийн жигсаалт дээр болохоор одоо ингээ тусдаа мэйлээр нэвтрүүлсэн ингээд харагдчихна гэсэн үг Gmail-ээр. За тэгээд хэрэглэгчтэйгээ жигсаалтыг нэмээд энэ одоо эрхийн нэмдэг хасдаг хоёр баттон тоолсон. Одоо энэ хэрэглэгч ямар ч ирэхгүй байгаа. 30 хоног сунгачээ. За 6 сарын 13-нд дуусна. Дахиад буруу хийсэн бол буцаагаад 3 хоногийг хасчээ. Тэгээд 3 хаягээд 6 сарын 10 болоод үйлчлэгдэж байгаа гэсэн үг. За тэгэнгүүтээ кино үзэх хэсэг дээр болохоор энэ үзэх баатныг болохоор шууд ингээд хамгийн дээр нь тавьчлаа. Нөө хөдөлдөг бас нэг арай жоохон содон хүнд одоо шууд харагдах байх гэж бодод. Мобайл хэсэг дээр бол ингээд харагдчихна гэсэн үг. За өөр чинь энэ дээр бас энэ буцах товчийг юу болгочлаа. Бүх кино гээд текст болгочлаа. Одоо арай жоохон тод харагдах байх. Тэгээ хэрэглэгч одоо нэвтрэлсний дараа шууд нөгөө кино руугаа бас шиддэг болцсон байгаа. За ямар ч хэрэглэгч байсан тэгээ шууд киноны жигсаалтыг ороод тэгээ киногоо одоо дараа л шууд үзэх гээл талч. Одоо хүмүүст хүрэхэд арай гайг болсон гэж бодсон. Буцахтаа энэ буцах киног дарагддаг болцсон. Тэгээд нөгөө нэг хэрэглэгч нөгөө нэг хугацаанд дуусч нөгөө нэг байж байгаа баймаа нэвтрээд ийн гэсэн асуудлыг шийдсэн байгаа. Тэгээд одоо бол нэвтрэлж улсын хэрэглэгчийн бүртгэлийг бол 30 хоног хадгалдаг болцсон байгаа. 30 хоног гэдэг тэр хүн огт нэвтрэлт хийхгүй бол одоо ямар оруулсан төхөөрөмжнөөс нь бүртгэл нь гарчдаг. 30 хоног дотор ингээл хэрэглэгч вебсайт руу оруулал тэр бүртгэл нь ерөнхийдөө ингээд хадгалагдаад дахиж гараад авах шаардлага дахин нэвтрээд авах шаардлага байхгүй гэсэн үг болчихж байгаа.